Эцэнд мессеж ирснээр бидний даалгавраа хийх ажил эхэллээ. Бүгд тус бүрийн ажилтнууд бол онлайнаар аль болох асуудлаа шийдэж байхаар тохиролцоод орой 21 цагаас ярилцахаар болов. Энэ болтол бүгд шин санаа бодож сэтгэвтэйгээ танилцсан байх. Ахлагч тэгэл ямар агуулгаа оруулах уу? Агуулгаа тохирох уу? Ярих гад. Тэгээд агуулга нөгөө DC индексийн тухай шүү дээ. DC индексийг ер нь яг ямар индексийг тайлбарлах вэ? Давхар яг юунд ажиллахыг тайлбарлах хэрэгтэй. Яаж тэр үндэстнийг тайлбарлах хэрэгтэй. Тийм бол юм болчих واخ тийм. Тэгээд сонирхолтой мэдээлэлүүд юм уу? Одоо энэ Европын улсын улсад гаргадаг индекс тийм ямар улсууд онлайн хоролдоо баг зэрэг хоцролцоосон ч гэсэн бүгд амжилтаа амжиж оролцож чадлаа. Хурлаас гарсан шийдвэр гэвэл сэдвүүдээ гишүүн дэсбэр хувааж аваад түүнийгээ боловсруулад график байдлаар видеонд оруулахар шийдлээ. Энэ нь зүгээр нэг хүн тайлбарснаас илүү бусдын анхаарлыг татна гэж дүгнсэн. За тэгээд влогны зохиол бичих, ямархуу байдлаар явуулах гэд тэр бүр ажлуудаа бүгдийг нь хувааж авлаа. За тийм бүрэлдэхүүн хэлбэрээр ярьцгаая. За hi guys. Нөгөө DC-гээд индекс дээр болохоор нийт нэг 5 үзүүлэлтээс хамаарч үзүүлдэг гэдэг байгаа. Тэрнийх нь болохоор тэр 5-ыг нь яаж ашигладаг, яаж хэмждэг талаар нэлээд судалгаанууд байд юм билээ. Тэрийг нэг хараад үзвэл аюу сонирхолтой юм биш шүү. Та нар нэг тэрийг нэг судлаад үзээрэй. Одоо харин влогны энэ хэсэгт үндсэн хичээл маань орно. Анхаарал татгч нь үзээрэй. DC гэдэг нь Digital Economy and Society Index гэдэг үгний товчлол бөгөөд Европын холбооны гишүүн орнуудын дижитал хөгжил, өрсөлдөх чадварыг хэмжих харьцуулах зорилготой жил бүр гаргадаг тайлан юм. Энэхүү индекс нь 2014 оноос хойш гарч эхлэн 2023 он хүртэл 4 үндсэн хэмжүүрээр дижитал хөгжилд үзүүлж буй ахид дэвшлийг үнэлж ирсэн. Харин 2023 оноос эхлэн DC Европын холбооны цахим 10 жилд 2030 хөтөлбөртөө уялдуулж дараах 5 үндсэн зорилт бүхий индексийг бүтцэд оруулсан байна. Нэгдүгээр дижитал ур чадвар. Энэ үзүүлэлтээр интернет ашиглах чадвар, дижитал ур чадвар, мэдээллийн технологийн мэрэгчлэнүүдийн эзлэх хувь, эмэгтэйчүүдийн оролцоо зэргийг үнэлнэ. Өөрөөр хэлбэл хүмүүс интернет, имэйл, кибер аюулгүй байдлын талаар мэдлэгтэй байгаа эсэх гэх мэт зүйлсүүдийг хардаг гэсэн үг. Хоёрдугаар дижитал дэд бүтэц. Тогтмол болон хөдөлгөөнд өргөн зурсан хурдац болон 5G нэвтрэлтийн төвшин тэдгээрийн ашиглах үн зэргээр нь үнэлдэг. 3-дугаар бизнесийн дижитал шилжилт. Бизнесийн дижитал шилжилт захин худалдаа, хиймэл оюун ухаан, үүлэн тооцоолол зэрэг технологийн нэвтрүүлэлт ямар түвшинд байгаа гэдгээр тус үнэлгээ хийнэ. 4-р дижитал олон нийтийн үйлчилгээ. Захин засаглал, нээгдэлтэй өгөгдөөл, онлайн үйлчилгээний хүртээмж, хэрэглэгчийн оролцоо зэрэг энэ хэсэгт хамаарна. Жишээлбэл иргэний үнэлэх, жолооны үнэлэх, төрийн лавлага, татвар гих мэт үйлчлэгийг Mongolia шиг системээр авч чадаж байгаа эсэхийг хардаг гэсэн үг. 5-дугаарт харилцан холбогдсон экосистем.
Улс орнуудын хооронд дижитал мэдээлэл үйлчилгээ стандартын уялдаа холбоог сайжруулах зорилгоор энэ үнэлгээг хийдэг бөгөөд Европын улс хооронд нэг аппликейшнээр зорчих, эрүүл мэндийн мэдээлэлээ хуваалцах, нэг орны бизнес өөр оронд ижил стандартаар онлайн үйлчилгээ үзүүлэх, кибер аюулгүй байдлыг хамтарсан платформ ашиглах зэрэг хэр төвшний оролцоотой байгаа зэргээр нь үнэлдэг гэсэн үг ээ. 2024 онд гаргасан DESI индексээр доорх 10 улс шилдэг нь болсон байна. 1-р Финланд улс 72.5 оноо, 2-р Швед улс 71.8 оноо, Дани улс 71.2 оноо, Эстон 70.9 оноо, Норвеги 70.5 оноо, Нидерланд 69.8 оноо, Люксембург 69.3 оноо, Ирланд 68.9 оноо, Австри 68.5 оноо, Латви 68.2 оноогоор дэлхийн шилдэг 10 орныг багтсан байна. 2024 оны тайлангаас харахад Европын орнууд дижитал ур чадвар, дэд бүтэц, захим төрийн үйлчилгээ зэрэг салбарт ахиц дэвшил гаргажээ. Гэвч дижитал ур чадварын дэвшүүн, жижиг дунд бизнесийн дижитал шилжилт, 5G сүлжээний нэвтрэл зэрэг асуудлууд хэвээр байсаар байна. Монголын дижитал хэрэглээ ба интернетийн нэвтрэлт 2024 оны ихээр Монгол улсад 2.9 сая интернет хэрэглэгч байсан бөгөөд энэ нь нийт хүн амын 83.9%-ийг эзэлж байна. Интернетийн хэрэглэгчийн тоо өмнөх оноос 1.4%-аар өссөн байна. Монгол улс кибер аюулгүй байдлын олон улсын индексээр бэхжиж буй төвшөнд үнэлэгджээ. Хууль эрх зүйн орчин захим хөгжлийг дэмжих дөрвөн багц хуулийг баталж хэрэгжүүлсэн нь дижитал шилжилтэд эерэг нөлөө үзүүлж байна гэж харж байна. Дижитал шилжилт өрсөлдөх чадварын тайлан 2024 онд Монгол улс 67 орны дунд 64-р барьд ирэмлэгдсэн байна. Үндсэн 3 бүлэг болох мэдлэг, технологи, ирээдүйд бэлэн байдал тус 62, 55, 64-р барьд ирэмлэгдсэн дижитал хөгжил тулгуурч буй сорилтуудыг байгааг илтгэж байгаамаа. Утсанд notification ирснээр ихэлсэн бидний даалгавар notification ирснээр мөн адил ийхүү дуслаа. Гишүүн бүр маань үүрэг оролцоотой байж эв найрамдалтай энэ ажлын ард гарцгаалаа. Бидний блогта байсан бүх хүнд баярлалаа.